Сүмэцгөнөө өнөөдөр тавхиндээ ажил руугаа яаж явдгийг талаар танилцуулъя. Өглөөний мэнд. Ажил руугаа нэг 38 км орчим явна. Тэгээд дөрөвдөр хамт яаж явахыг харцгаая. За манай хотх нэг иймэрхүү болон барилгуудаа. За тэгээд одоо дээшээгээ жоох алхнаа. За одоо гэрээсээ гараа явж байна. Эндээс метро буусны буудлын хүртэл нэг 15 минут гаруй алхна. Эсвэл энд долмоош жижиг мини буснууд байгаа. Тэргээр нэг 5 минут явуулах боломжтой. Гэхдээ мини буснууд амар жоохон удаан хүлээлттэй учраас би алхачдээ шууд. За дэшиг алхацгаая. За ингээд замдаа алхаал явж ин дэшигээ. За энэ дүүргийн үед бол гадаадууд их оршин суудаг. За тэгээд ийшээгээ хотхон зөндөө ихтэй. Ер нь бол Истанбул одоо шинэ баригдаж байгаа барилгууд ихэнх нь энэ дүүрэг рүү баригдаж байгаа. За манайхаар бол одоо Ярмаг гэж бас хэлж байна. Ярмагт ер нь бол ойролцоо хотын дөөсөө зайтаа. За тэгээд ийшээгээ байрны түрээс хотын дөөсөө болоход нэг дахиулах хямдхан байдаг. Тэгээд бас цэвэрхэн юм гоё дүүр байна. За одоо ингээд метро бусныхаа буудлын дээр хүрээд ирлээ. За эндээс одоо суугаад төв замын автобусандаа суугаад 32 буудлын яваад гонаа. За одоо ийшээ гоцоо. Ийшээ карта дараад орно. Явсарч ажлынхаа буудлыг ирлээ. За одоо цаадаян гацсан байна. За сая манайчдын байгаа. Тэр ийшээ ингээд 32 буудлыг яваад ирж байна. За энэ том харагдаж байгаа барилга маань Истанбул хотын шүүх байгаа. За энэ бас амар том барилга. За Истанбулын төвөн болон мишээгээ Миждикой ивент гэдэг явна. За энэ бол шишлийн дүүрэг. Шишлийн дүүрэгт манай монголчууд маань их ажиллаж амьдардаг юм азар байна. За одоо энэ ажил руугаа нэг 10 минут алхаад очичноо. За энэ гоё мод сэжиглээд эхэлсэн юм байна.